За сайн байцгаана уу. За тэгээд 3 сарын 9-нд эхлэх гэж байгаа очрын бороо зургалтай холбоотой, очрын бороо тренингтэй холбоотой ээж нар маань нэлээх юм асууж байна. Би чадлынхаа хэрээр хүн болгонд хариу өгч байгаа боловч бас асууж чадахгүй байгаа ч юм уу, асуух боломжгүй байгаа хүмүүс нэлээд байгаа байх гэж бодоод би зарим нэг зүйлдээ тодруулах гэж хийх нь зөв юм болоо гэж бодлоо. За тэгээд байнга хүмүүсээс ирж байгаа нэг хэдэн асуултууд байна. Би тэрэнд хариулахыг оролдъё. За ээж нарын маань нэлээд сонирхож байгаа асуулт бол тренинг орохоос өмнө би лекц сонсох ёстой юу гэж асууж байна тий. Тэгэхээр зэрэг яг би энэ одоо нэг шинжлэх ухааны хэлээр ч юм уу, сэтгэл зүйн хэлээр ч юм уу одоо ингэж нэг мэдрэмж хэрхийн оронд та бүхэнд одоо маш ойлгомжтойгоор энгийн үгээр тайлбарлая гэж бодлоо л да. За тэгэхээр зэрэг лекц бол ер нь бол үндсэндээ бэлтгэл анги гэж ойлгож болно. Бид нар одоо дээд сургуульд орохоос өмнө зайлшгүй тохиолдолд хэрэгтэй гэж үзэх юм бол бэлтгэл ангид суралцдаг байгаа. Сургуульд одоо дунд сургуульд орохоос өмнө ч гэсэн бид нар бэлтгэл ангид суралцчихэж ер нь одоо сурах үйл явц гэж юу вэ? Суралцагч хүн яах ёстой вэ? Одоо сургууль гэж ер нь юу юм? Сургалт гэж ер нь юу юм гэдгийг мэдэж авдаг штеп. За тэгэхээр зэрэг лекц бол яг үүнтэй адилхан бэлтгэл анги гэж ойлгож болох юм аа. За тэгэхээр зэрэг бүх лекцийг сонсох хэрэгтэй юу гэж дараагийн асуулт гарч ирж байна. Тэгэхээр яг одоогийн байдлаар надад 5 цувралын нийт 25 лекц байгаа. Үүнээс нэг цуврал нь уй гашууг даван туулах уу гэдэг энэ цуврал бол одоо үхэлд зориулсан одоо дотны хүмүүсээ алдсан хүмүүс яаж уй гашууг даван туулах вэ? Ер нь бид нар хизээний зөвхт бүгдээрээ өгөхөд яаж бэлтэх вэ? Ер нь тэгэхээр зэрэг амьдрал гэж юу юм бэ гэдэг асуудлуудыг хүндсэн ийм цуврал байгаа. Тэгэхээр энэ цувралыг бол зайлшгүй сонсох хэрэггүй гэж би хэлмээр байна. За очрын бороо цувралд бид нар за ямар лекц сонсох хэрэгтэй вэ гэд тэгж байна те. Тэгэхээр бид нар ааваараа дамжуулаад очрын бороо тренинг бол бид нар аавтайгаа эвлэрэх замаар эрэгтэй хүмүүстэй харилцаагаа сайжруулах ийм одоо ерөнхий зорилготой байгаа. За тэгэхээр миний одоо зөвхөн эмэгтэйчүүд гээд цуврал байна 5 лекцээс бүрдсэн эр хүн юунд хэрэгтэй вэ? Эр хүнийг эргүүлж авчирч болох уу? Манипуляторын орон дотор эрүүл харилцаа эхлээд эмэгтэй бол гэх ийм 5 лекц байгаа. За тэгэхээр зэрэг энэ эрүүл харилцаа гэдэг зүйл бол ерөөсөө бидний одоо амьдралын үндэс суурь байдаг. Энэ бол одоо бид нар нөхөртөөгөө хайртай хүмүүстэйгээ за үр хүүхдтэйгээ аав ээжтэйгээ эрүүл харилцаа байж байгаа цагт бид нар амьдралдаа ад жаргалтай байх тухай яриа одоо дараагийн яриа гарч ирэх хэрэгтэй үргэлжлэх хэрэгтэй. Хэрвээ эрүүл харилцаа биднэрт байхгүй бол одоо нийгмийн харилцаанд дунд ч гэсэн одоо дарга цэргийн найз нөхдийн одоо ажилтан цалин олгогчийн ч гэсэн тий харилцаанд хэрвээ эрүүл бус харилцаа байх юм бол тэнд одоо амжилтын талаар одоо аз жаргалын талаар ярих юмч боломжгүй болж байгаа юм. Тэгэхээр эрүүл харилцаа гэхээр зэрэг хүмүүс энэ цуврал дотор байгаа нэг эрүүл харилцаа гэдэг нэртэй нийлэгдэж байгаа. Ганцхан тэрийг сонсоод болчих юм шиг бодож байна. Гэтэл энэ 5 цуврал лекц, нэг лекц одоо дунджаар 2 цаг 30 минут үргэлжилдэг гэж бодох юм бол одоо 12-3 цагийн лекц бол энэ эрүүл харилцаа гэж юу юм бэ гэдэг сэдвийг л одоо яриад байгаа юм. За үнэндээ одоо би өөрийнхөө чадалц тааруулаад энэ 12 цаг 13 цаг тагтаахыг оролдож байгаа боловч энэ бол үнэндээ бол одоо мэрэгжлийн сэтгэл зүйчдийн хувьд бол бүхэл бүтэн одоо юу гэдгийг нэг курсын туршид хэдэн жилээр дамнуулж үздэг сэдв байгаа шүү. За хэрвээ та бүхэнд боломж байгаа бол энэ цувралыг бүтнээр нь сонсоод үзээрэй. Хэрвээ боломж байхгүй бол одоо өөрийнхөө боломжинд тааруулаад одоо өөрснөө сонгоод авч болно. Яг энэ нь гэж би хэл үнэндээ мэдэхгүй байна. За дараагийн одоо цуврал бол амьдралын зохиолын тухай байгаа. За тэгэхээр энэ бол ангижрал гэж цуврал дотор сүүлийн 3 лекцэнд байгаа. Эхний одоо татгалзал олцны дээд гэдэг лекцүүд бол бас л нөгөө харилцааны асуудалд одоо чиглэгдсэн амьдралын зохиолын одоо бэлтгэл маягаар өгж байгаа ийм лекцүүд байгаа. За тэгэхээр та бүхэн минь өөрснийхөө одоо цаг зав ямар байна? За одоо бусад одоо боломжууд ямар байна гэдгийг харгалзаж үзээд энэ лекцүүдээс одоо авч сонсорой гэж би хэлмээр байна. За шууд ороод явж болох уу гэж мэдээж болгүй яах вэ? Бид нэр одоо бэлтгэл анги алгасаа сургуульд орсон, бэлтгэл курсээ алгасаа дээд сургуульд ороод явсан ийм хүмүүс ч гэсэн байгаа шүү дээ. Зүгээр тренинг гэдэг бол өөрөө дасгалжуулалт, дадлагжилт гэсэн үг учраас энд онлайн материал бага өгдөг. Үүндээ бол бид нэр лекц сонсоод онлайн бүх зүйлийг мэдсэн
Одоо тэгээд яах вэ? Энэ бүх зүйлийг би амьдралдаа яаж хэрхэн хэрэгжүүлэх вэ? Одоо эрэгтэй хүмүүстэй харилцахдаа ч юм уу эсвэл автаа эвлэрэхтэй ч юм уу энэ бүх зүйлийг би яаж хэрэгжүүлэх вэ гэж одоо асууж байгаа хүмүүст одоо тренинг маань зориулагдсан гэж ерөнхийдөө хэлчих болно. Тэгэхээр зэрэг одоо та бүхний одоо чадамж ямар байх юм одоо амжилт гэдэг маань амжих гэсэн үг шүү дээ. Тренингийн өгдөж байгаа материалуудыг өгсөн энэ цаг хугацаанд амжих энэ чадвар чинь ямар байхыг би хэлж мэдэхгүй. Тэгэхээр та бүхэн өөрснийхөө чадварыг өөрснөө үнэлж үзээд би одоо лекцгүйгээр ороод тренингээ хийж чаднаа гэвэл шууд ороод ирж болно. Надад бас энэ лекцийн тухай мэдлэг хэрэгтэй юм шиг байна. За би юу ч гэсэн нэг лекц сонсоод үзье гэж шийдээд лекц аваад сонсож бас болно. За энэ гинж тренинг бол одоо ээжтэйгээ харилцах замаар хүн өөрийгөө олох, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, эмэгтэй хүнийхээ хувьд хэрэгжих, эмэгтэй хүнийхээ хувьд аз жаргалтай байхад зориулагдсан байна. Очрын бороо тренинг нь болохоор зэрэг би түрүү хэлсэн те одоо эрэгтэй хүмүүстэй харилцаагаа сайжруулах, шин шатанд гаргах. Одоо сайжруулна гэдэг чинь заавал харилцаа муу байгаа гэсэн үг биш те. Бид нар өнөөдөр одоо юу гэдгийг нөхөртөөгөө хайртай хүмүүстэй, эвтэй найртай сайхан харилцаатай байж болно. Бид нэр өөрснөөхөө хөвгүүдтэй, хөргөнүүдтэйгээ сайхан харилцаатай байж болно. Гэхдээ энэ харилцаа одоо ингээл 100% одоо болоо эцсийн шатандаа хүрсэн. Одоо энэс цааш явах газаргүй гэдэг шиг энэс цааш хөгжих зам байхгүй гэж үзэж байгаа хүмүүс бол тренинг мэдээж хэрэггүй. Харин одоо илүү би энэ харилцааг илүү гүнзгийрүүлж, илүү дотн болгож, илүү өндөр шатанд гаргаж чадах уу гэдэг асуултыг тавьж байгаа хүмүүс бас хэрэгтэй байж болох юм аа. Тэгэхээр зэрэг энэ хоёр лекц болоод тренинг болоод за би одоо түрүүний бэлтгэл анги гэх нэг жишээ авсан юм чинь одоо нэгсэндээ баг сургууль гэсэн. Бид нар харилцааны цагаан толгойд суралцж байгаа гэсэн. Харилцаа гэдэг зүйл чинь юу юм бэ? Энд бид нар харилцагч нар яаж бие авч явах хэвтэй? Юу хийх хэвтэй? Юунаас татгалзах хэвтэй? Тэрээс одоо энэ бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх асуудал бас байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бид нар юу гэдгийг хүмүүс биднэрт ингээд мэдээлэл өгч идэг өөрснийхөө тухай энэ орчлон хорвоо ертөнц биднэрт мэдээлэл өгч идэг. Тэр мэдээллийг бид нар задлж уншиж чадах. Тэр одоо мэдээллийн одоо тохионы систем гэж нэрлэх юм уу, цагаан толгой гэж нэрлэх юм уу, тэрийг бид нар эзэмших. Тэгснээрээ бид нар орчлон уншиж чадах, өөрийгөө уншиж чадах, энэ харилцаагаа уншиж чадхад одоо зориулагдсан баг сургуулаа гэж хэлж болно. 6 сард эхлэх одоо гэрэл зүйдэргээ тренинг бол одоо дунд сургуульд одоо орж байна гэсэн. Бид нэр арай шинжлэх ухаанчаар аливаа зүйлийг одоо задлан шинжлэх, дүгнэх, гаргалгаануудыг гаргах одоо тэр үндсэн дээр бид нэр цаашдаа одоо дараагийн алхмуудыг хийхэд зориулагдсан дунд сургууль гэж хэлж болно. Тийм учраас би гэрэл зүйдэр гэдэг дараагийнхаа тренинг зөвхөн энэ гинж очрын бороо тренингүүдийг одоо дуусгасан ийм хүмүүсийг авнаа гэж хэлээд байгаа маань ийм учиртай. За та бүхэн баг сургуулийн одоо 1-5 дугаар ангийг алгасаад шууд 6 дугаар ангид орох ямар байх вэ гэдгийг төсөөлж байгаа бах. Тэгэхээр зэрэг надаас нэмэлт одоо тайлбар яагаад авч болох байгаа юм бэ гэдгийг битгий асуугаарай. Одоо юу гэдгийг би чадлынхаа ярээр хүн болгонд хариулж байгаа боловч одоо яг таны хүссэн хэмжээнд хариулж чадахгүй байж магадгүй. Ерөнхийдөө бол баг сургуулийг алгасаад дунд сургуульд орох ямар байдагтай л одоо адилхан. Хэрвээ би одоо юу гэдгийг энийг бизнес гэж үзээд өөрийнхөө мөнгийг олох мөнгөө бодох юм бол би бүх хүмүүсийг авч болно. Танд оч үр дүн ямар байх вэ гэдгийг бодож байгаагийн үндсэн дээр би зөвхөн баг сургуулаад төссөн хүмүүсийг авнаа гэд ингээд нэг болцол тавиад байгаа нь ийм учиртай шүү. Та бүхэн намайг бас ойлгож уучлаарай гэж би хэлмээр байна. За тэгээд дараагийн нэг асуудал байна. За миний одоо хуудсыг 42 мянган хүн дагж байна. За тэрнээс олон хүмүүс миний мэдээллүүдийг авч уншиж байгаа. Энэ намайг дагж байгаа хүмүүс бол би хувь хүнийхээ хувьд таалагдаад байгаа хэрэг биш. Энэ миний ярьж байгаа зүйлтэй, миний хэлэх гээд байгаа зүйл тэр хүмүүсийн хайж байгаа асуултад ямар нэгэн байдлаар хариулт одоо болж байгаа учраас хүмүүс намайг дагж байгаа байхаа гэж бодож байна. Миний яриад байгаа зүйл дотор миний өөрийн бие дааж нээсэн нэг ширхэгч зүйл байхгүй. Энэ бол дандаа миний одоо үзэж судалж байгаа сэтгэл зүйчийн одоо докторийн зэрэг горлоод явж явах энэ хугацаанд суралцаж байгаа. За өөрөө мэдээж хэрэг би амьдралынхаа туршлагаар баталж дайжуулж байгаа ийм зүйлс байгаа. Тэгэхээр зэрэг энэ одоо хүмүүст намайг дагж байгаа одоо энэ хүмүүст энэ мэдээлэл, энэ сэтгэл судлал гэдэг шинжилгээ ухаан өөрөө таалагдж байгаа болохоор дагж байгаа гэж би ойлгож байна. За сэтгэл зүйч бол туслах мэрэгчлэн. За эмч, багш, нийгмийн ажилтнууд, хүмүүлгийн одоо мэрэгчлэлтэй одоо нийгэм тусалж байгаа энэ хүмүүстэй адилхан туслах мэрэгчлэл. За гэхдээ
тусыг авч чадах хүмүүст туслана. Энд бол онлайнаар туслах боломж бараг л бага. За бид нар одоо юу гэдгийг эмч рүү уцтаад хүүхд маань халуураад байна гэд халууны одоо ийм одоо эмчийн зөвлөгөөгөөр аваад ууж болох боловч зайлшгүй эмчид очих хэрэгтэй. Яагаад халуураад байна гэдэг бид нар шалтгааныг олох хэрэгтэй. Одоо тэр халууныг үүсгээд байгаа уг голомтыг олж өвчний голомтыг олж устгах хэрэгтэй болохоос биш насан туршдаа бид нар зөвхөн уцаар зөвлөгөө аваад халууныг уугаад яваад иж болохгүй. Багш нар ч гэсэн яг адилхан одоо сэтгэл зүйч нар ч гэсэн яг адилхан онлайнаар одоо зөвлөгөө өгөх тэр боломж бага болов гэж би бодож байна. Яагаад гэвэл та бүхний надад ингээд чатаар тавиад байгаа асуултуудыг үзэхээр тэр бол нэг удаагийн уулзалтаар битгий хэл нэг улирлын турш одоо магадгүй хэдэн жилээр сумжирч шийдэх ийм асуултуудыг надад тавьж байна. Тэгэхээр зэрэг одоо хэрвээ таны тавьсан асуултанд би хариу өгөхгүй байгаа бол ойлгож үзээрэй гэж би одоо хүлцэл өчөж байна. За яг хөө тийм тодорхой хэмжээний нарийн одоо мэрэгчсэн сэтгэл зүйч нар байдаг. Одоо яг хүн амиа орлох гэдэг ингээд зогсож байгаа үед шууд дотоод ярилцлага хийдэг. Тэр амиа орлох үйлдэлээс нь болиулж чаддаг тийм мэрэгчлүүд байдаг. Би бол тийм биш ээ. Хараахан одоо надад тийм чадвар байхгүй. Би нэг удаагийн одоо уулзалтаар хүний асуудлыг шийдэх тийм одоо өндөр түвшний хүн биш ээ. Эсвэл одоо та надаас нэг асуулт асуухад би хэдхэн минутын дотор онлайнаар таны өгсөн одоо ярианд тааруулаад одоо тэр зүйлийг онцлоод яг зөв хариултыг хэдхэн минутын дотор өгч чадхаар ийм өндөр түвшний хүн биш ээ. За жишээлх юм бол нэг эмэгтэй надад одоо амьдралаа бичлээ гэж бодъё л да. Манай нөхөр ингээд юм тэгээд юм. За тэр эмэгтэй нөхрөө зөвхөн өөрт харагдаж байгаа одоо бид нар бүх талаараа мэдтэй биш те бид нар альва хүнийг нөхрийгөө байсан ч гэсэн төрүүлсэн үр хүүхдээ ч гэсэн бид нар 100% мэдэх билүү? Бид нар өөрснийгөө 100% мэдэх билүү? Тэгэхээр зэрэг өөрийнхөө мэдж байгаа одоо хэмжээнд те өөртөө харагдаж байгаа харааны тэр дуран аваад таарт байгаа тэр дүрсээрээ бид нар нөхрөө дүрсэлж байгаа. За дотроо мэдэрч байгаа мэдрэмжээ надад 100% хэлж чадж байгаа юу? Болсон үйл явдлыг 100% надад баталгаатайгаар ингэж өгөнд одоо дамжуулаад илэрхийлж чадж байгаа юу? Одоо би битгий хэл одоо агуу зохиолч нар хүртэл өөрийнхөө сэтгэл зүрхэнд байгаа юмыг үгээр илэрхийлж чадахгүй байна гэд ярьж байхад одоо бид нар өөрийнхөө амьдралд болж байгаа зүйлийг үгээр дамжуулаад илэрхийлж чадж байгаа юу гэдэг бол эргэлзээтэй асуудал. За таны ярьсан зүйлийг би 100% ойлгож чадж байгаа юу? Би 100% таны ярьж байгаа зүйлийг зөв ойлгож чадж байгаа юу? Таны яг дамжуулахыг хүссэн мэдээллийг би 100% зөв авч чадж байгаа юу? За бүр чадлаа гэж бодоход би өөрийнхөө толгой дотор, оюун санаа дотор одоо болж байгаа үйл явдлыг зөв багцлаад танд хэрэгтэй мэдээллийг би яг танд таарах үгээр 100% дамжуулж чадах уу? Тэрийг та бас хүлээж аваад 100% хэрэгжүүлж чадах уу гэдэг асуултууд гарч ирнэ дээ. Тэгэхээр зэрэг бидний одоо үйлдэл заримлаар жоохон хаянга байна уу да гэж би бодож байна. Одоо өөрийнхөө амьдралд одоо болчих юм шигээр бидний амьдрал 5 үгэнд багтчих юм шигээр тэрийг хүн 5 үгийн минь тавуулангийн зөв ойлгочих юм шигээр бид нар бас хандаж болохгүй. Бидний амьдрал бол үнэхээр агуу зүйл. Тэрийг бид нар одоо юу гэдгийг 5-10 минутын онлайнаар чатлаад одоо шийдчихнэ гэхэд бол би бараг үгүй болов гэж бодож байна. Яагаад гэвэл бид нар одоо математикийн бодлогыг хүртэл онлайнаар одоо ингээд зааж сургах үйл явц 5-10 минутанд багтдаггүй байтал хүний амьдрал сэтгэл зүй нэг сэтгэл нөгөө сэтгэл хоёр сэтгэлийн хоорондын харилцааны асуудлыг онлайнаар шийдэх бол болчмгүй зүйл болов уу гэж би бодож байна. За дараагийн асуудал бол одоо юу гэдгийг бид нэр их яарад ах шиг байдаг. Одоо энэ 25 лекцийг сонсоод за таны тэрийг суугаад ингээд миний амьдрал шийдэгдэхүү гэж асууж байна. За би тэрний хариултыг мэдэхгүй байна. За маш богино хугацаанд амьдралаа шийдчихдэг тийм сод хүмүүс бол байдаг баг. За би бол игэл хүн, жирийн хүн. Игэл байхыг би муу зүйл гэж боддгоо. Одоо яг бэлтгэл ангиад үргээ, баг сургуулаад үргээ, дунд сургууль, одоо ахлах сургууль, дээд сургуульд ороод тодорхой хэмжээний амьдрах чадварыг аваад ингээд амьдраад явахыг би одоо удаан бойдог одоо юу гэдгийг болох гэж би үзэхгүй. Энэ бол зам ёсны одоо зүй ёсны зүйл гэж үзэж байна. Олон хүмүүс ингэж алгассан байдаг тийм бид нэр одоо сургууль болгонд нэг сод хүүхэд байсан бахаа гэж бодож байна. Тэр хүүхдүүд одоо хаана байна? Намайг ч гэсэн баг байхад манай сургуульд 14 настай мөртлөө одоо ахлах ангид явж исэн, төгсөх ангид байсан. Одоо юу гэдгийг
12 дэх насндаа дээд сургуулийн оюутан болсон 12 3 наснда энэ төрөл хүмүүс байдаг гэсэн. Тэр хүмүүс одоо хаана байна гэж би асуумаар. Тэгэхээр зэрэг сайн юм дангаараа ирдэггүй. Би игэл байхыг одоо юу гэдэг юм муу чанар гэж үзэхгүй. Тэгэхээр би та бүхнийг ч гэсэн одоо сэтгэл гэдэг зүйл бол энэ хиймэл биш, энэ байгалийн нэг хэсэг учраас байгалийн жамаар одоо тэр хүүхэд ихийн хөвлөд ямар үе шатуудыг дамжих хэрэгтэй байдаг. Тэр үе шатуудыг дамжаал гараад ирээсэй гэж бодож байна. Тэрнээс биш бид нар одоо юу гэдгийг тийм нэг загсан хэлбэртэй ч юм уу хүүхдийг 3 сартадаа төрөөд амьдраасаа гэж хүсэхгүй үстэй. За тэрнтэй адилхан байгалийн жамаараа одоо дамжих ёстой бүх англи давхаргуудыг дамжаад ингээд хөгжлийнхөө өндөр шатанд хүрэхийг би одоо та бүхэнд харьцангуй зөв зам юм болов гэж бодоод зөвлөмөр байна. За харин одоо та бүхний өвдлийг би мэдэхгүй. Та бүхэнд одоо үнэхээр тийм сод чадварууд байж болно. Лекцийг сонсохгүйгээр шууд орж ирээд одоо лекцтэйгээ тренингтэйгээ зэрэгцүүлээд лекцээ сонсдог ч юм уу. Эсвэл лекц огт сонсохгүйгээр тренингээ хийгээд яв. Ийм чадварууд байж болно үүсэх аргагүй. Тэгэхээр зэрэг та бүхэн би чадах уу гэж надаас асуух биш, өөрснөөсөө асуугаад хэрвээ үнэхээр тийм чадамж байгаа бол сонгох эрх үргэлж танд байгаа шүү нээлттэй. За дэлхийн өөрчлөлт нь одоо юм ер нь цаашдаа яах болоо, энэ өвчин яах болоо, би ер нь хардсан байгаад энэ дараа нь болох уу, дараа жил болох уу гэж надаас асууж байна. Энийг бол би хариулж мэдэхгүй. Энэ өвчин гарахыг би мэдээгүй. Одоо энэ өвчний үйл явц цаашдаа ямар болохыг би мэдэхгүй. Ямар ч байсан сүүлийн 2 жилийн туршид 2018 оноос хойш юм болоо да. Ер нь дэлхийн өөрчлөлт гэж нэлээд хүмүүс ярьж эхэлсэн. Энэ одон орон судлаач нар, зурхаач нар, сэтгэл судлаачид, нийгэм судлаачид нэлээд ярьж исэн. Одоо эдийн засгийн байдал маш өөр болно. Үүнийг дагаад төр нийгмийн тогтолцоо ч гэсэн өөр болно. За гэр бүлийн тогтолцоо өөр болно. Гэр бүл гэдэг ойлголт бүр оронгоороо иргэн одоо урдных шиг ийм хэв шинж биш болно. Их үрийн харилцаа, эцэг эх хүүхдийн харилцаанууд өөрчлөгдөн. Хайр сэтгэлийн харилцаа ч гэсэн ер нь бол өөрчлөгдөн. Энэ бол гэхдээ хайр сэтгэл алга болно гэсэн үг биш. Урдны хэв шинжээр одоо яваад ах боломжгүй болно. За урдны хэв шинж бол одоо юу гэдгийг одоо зөвлөх юм бол одоо ингээд хуучин машин шиг ч юм уу тийм миний ойлгосноор шүү дээ тийм одоо ингээд бид нар тэрийг хятнуулаад урдынхаа нь бол одоо нэг жигээд хаацлаад нэг хэсэгтээ бол одоо явах л ахaltaа. Гэхдээ цаашдаа бол алстаа явуургүй гэж хэлээд байгаа. За тэгэхээр зэрэг энэ өвчний явц ямар ч байсан одоо дэлхийд сүнжихгүй байх гэж би бодож байна. Амьдрал дуусахгүй байх. За одоо нэг нэртэй хүний хэлсэн үг байдаг шүү дээ тийм маргааш өөхөх байсан ч гэсэн би өнөөдөр мод суулгана гэж тийм тэгэхээр зэрэг өнөөдөр эхлүүлсэн үйл явцны үр дүнг одоо бидний үр хүүхэд үр жимсийн хүртэх байх гэж би бодож байна. За бүр ертөнд сүнсэн байсан ч гэсэн амьдрал гэдэг зүйл одоо төсөхгүй байхаа л гэж би бодож байна. Тэгэхээр зэрэг одоо яах уу гэж асууж байгаа хүмүүсийн хариултыг би мэдэхгүй. За очрын бороо энэ гэж тренингүүд жилд нэг удаа одоо явагдана, эх жил зарлагдана. Энэ жил 6 сард гэрэл зүдэргээ тренинг болно, 12 сард цэнхэр шувуу тренинг болно, 9 сард тийм. Тэгэхээр зэрэг энэ жил бол ямар ч байсан дахиж болохгүй, 2020 онд бол дахиж болно. За тэгээд бас яг адилхан дараагийн тренингүүдэд би урдны тренингдээ явсан хүнийг аавна гэх одоо зарчмаас баримлал явах болов гэж би бодож байна. За тэгэхээр харан байж болъё гэж ээж нар минь санаа зовх зүйл байхгүй. Иргэжил энэ тренинг маань зарлагдана. Тэгэл одоо тэр үед бид нар сууж болно. Заавал одоо гэсэн зүйл бол байхгүй. Цагийн юм цагтаа болдог. Тэгэл одоо өнөөдөр бидний нөхцөл болцоо бүрдэхгүй байгаа бол энд одоо гонж готрох шалтгаан огт биш. Бид нар байхлынхаа жамаар л явж байна. Тэгэхээр зэрэг энэ удаад амжихгүй бол иргэжил болж болно. Тэр хүртэл лекцүүдээ сонсоод явж ээж болно. Мэдээллүүд хангалттай байгаа. Бид нар үнэхээр боловсруулж чадах юм бол үнэхээр их мэдээлэл байгаа шүү гэж би хэлмээр байна. За тэгээд та нар минь би өдөр болгон пост тавьж байгаа. Зарим хүмүүсийг би залхалтал тавьж байгаа. Өө ямар хэрэгламт тийм бэ гэтлэн тавьж байгаа. Тэгсээр байтал ч хүмүүс одоо би энийг анх удаа сонсож байна гэл одоо тренингийн урд өдөр мэдээд бүртгүүлээд ороод ирэх хүмүүс ч гэсэн байдаг. Тэгээд тренинг дотор орж ирчээд өө лекц сонсороо гэд надад хэлэхгүй яасан бэ гэх хүмүүс ч гэсэн байдаг шүү. Тэгэхээр зэрэг та нар минь боломжийнхаа хэрээр одоо хэрэгтэй мэдээлэлээ одоо энэ мэдээллийн талаа дундаас шүүж аваад одоо үнэхээр одоо тэр мэдээллүүдээ
аваад уншаад ойлгомжгүй зүйлээ бол надаас асуугаарай. Үндэ бол би пост болгон дээр энэ тренингийн тайлбар руу орох линкийг тавьж байгаа. Одоо ганцхан тэр линк дээр одоо та нар сумаа авч тавиал ганцхан хурамны хөдөлгөөн хийгээд бүх мэдээлэл авч боломж байгаа шүү гэж би хэлмээр байна. За тэгээд ээж нар минь удахгүй болох очрын бороо тренингээрээ уулзъя да.